Энэ залгуур энэ болохоор нөгөө нэг хэрээс хийхэд ашигладаг илүү гарсан даа нөгөө нэг хэсгээд идэх хогийн сав гэх юм уу. Энэ болохоор багцны ярцаг. Утасныхаа дамжтай утсандаа хийж ингээд сэтг зүү нөгөө жижигэн дамжтай утсыг бол дээр нь ингэж тавьж өгдөг гэсэн. Тэн бэх тас доны цагаас нэ. Тэгвэл нэг юм. Энэ болохоор утас тогтооч ийшээ нэг утаснуудаас үлээд утас үлээд хийчихдэг. Энэ болохоор хэрээс хийхэд ашигладаг таг. Энэ болохоор Оюутан машин бүтээдэг. Гэхдээ энэ нэг даавн биш, дэлгэр ут юм. Энэ хот хэрэгслээд байна. Оюутан машин маань нэг иймэрхүү. Канза болон 3 4 5 утастай хэрээс байдаг машин байгаа. За би ерөөсөө хэрээсний машин дээр ажиллаж үзэж байгаагүй. Тэгээд энэ машин дээр одоо ингээд уяа сурнаа. Тэгээ хамгийн чухал юмны авлог гэдэг юм байгаа байлээ. Тэд англи хэл хоёр дээр юм ном те. Энийг нь хараад сайн яг номын зааврын дагуу явах юм бол нэг юм мэдгүй хүнд асуудалгүй юм шиг санагдсан. Энэ машиныг ашиглахад эхэндээ жоохон яахлах, самгардах байх. Тэг гайг байх гэж бодож байна. Одоо ингээд иймэрхүү ингэж аймаар юм бол 39 хойдлын юм байна. Тэгээд энэ дээр нөгөө нэг тохируулгууд нь дандаа юм үсгээр ингээд үсэг тоо байгаа. Тэгээд эдрийг нь одоо жишээлбэл би ийм айдлаа аймаар ах юм бол 39 айдл аймаар байх юм бол энд нь ингээд тогтооно. Жишээлбэл 39 айдл энд энэ тий. Би энэ борыг сүвлэх юм байна. Гор гэж энийг сүвлээд дараа нь цэнхрийг сүвлэх юм байна. Энэ хоёрыг сүвлэх юм байна гэсэн үг. Цэнхэр бор хоёрыг сүвлээд тэгээд хүн голын зүг сүвлэх гэсэн үг. Одоо жишээлбэл энд ингээд 5 зүгний хоолт байгаа. Энд одоо 300 харагдаж байна. Энэний голыг нь голын зүгийг ашиглана гэсэн үг. Тэгээд тохиргоонууд нь болохоор DNC гэсэн тохиргооныг би энэ тохиргоогоо тавих юм байна л да. За дотроо нэг иймэрхүү харагддаг. Энэ нөгөө нэг энэ дотор уулны утсыг хэрхэн сүвлэх зааврууд нь байна. Тэгээд эндээ бас нэг юм зөвхөн хэрээсэн дээр ашигладаг юм зүг гэсэн энийг энэ зүг бол канза дээр ерөөсөө ашигладаггүй гэсэн утганаас эндээ байгаа. За яаж гаргаж ирээд хэлээд. За тэгээд илүү энэ машин дээр ойдог туршлагатай болчоод дараа нь хэрхэн явах талаар бичлэг хийн. Өнөөдөр бол зүгээр хайрцагнаас нь гаргаад иймэрхүү хэрэгслүүд байна гэж харуулсан бичлэг хий гэж бодлоо.
За дараагийн бичлэгээр болзъя. Дараагийн бичлэгээр хэрхэн канзагаар бодлоор бие тамирын хувцас футбол гэдэг бичлэг оруулна гэж төлөвлөж байгаа. Тэгээ тэрнээс өмнө энэ машин дээрээ айгуу сайн ойж чаддаг болох хэрэгтэй. За тэгээд бичлэгийн манд дуустал үзсэнд баярлалаа. Баяртай.